Радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэлгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болсныг 82 99. Хамтран ашиглагч цэвэр витамин С Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сивх нөсөд олгогүй, цэвэрхэн тунгалаг, гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн D зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдоход Солонгос дахь утас 1.88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондролго. За та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 4-р сарын 9-ний өдөр байгаа. За Баасан гараг Сөүл хотод 12 цаг 15 минут болсон байна. За Аха болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд солонгос нэвтрүүлэг эхэлж байна. За эфирт хөтлөгч Чимбат, мөн хөтлөгч Чанцал нар ажиллаж байна. Өнөөдөр бид нэр та ямар байранд амьдардаг вэ гэсэн сэдвээр ярилцах байгаа. За тэгэхээр Чанцаад өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хувьд бол асуулт хариултыг Аха булангаар эхэлдэг байгаа. Тэгэхээр эхнийхэн асуултыг асуугаад та бүхнээсээ эхний асуултаа асуугаад та нэвтрүүлгээ эхэлцгээе. За тэгэхээр нийтийн тээвэрт ашигладаг T-Money Cashback картыг хаанаас худалдаж авах боломжтой вэ гэсэн эхний асуулт байна. За нийтийн тээвэрт ашигладаг T-Money болон Cashback картыг хаанаас худалдаж авах боломжтой вэ гэсэн эхний асуултыг та бүхэндээ танилцуулж байна. Та бүхэн тэг 7641 1941 дугаарлууд залгаж хариу хэлэх болон комментээр илгээх боломжтой байгаа. За. Тэгэхээр манай сонсогчдын хувьд бас өдрийн мэндэ гэж дуканаас хүрээ будка төмрөө болон за Эрдэнэ бүрүү маань өдрийн мэндэ зарн майр чанга яваад та хоёр сул яриад байна шүү гэсэн байна. За тэгэхээр энэ тал дээр бас манай одоо найруулагч за хоёлаа ч гэсэн анхаарай. Илүү чанга ирээ те. За тэгэхээр дуканаас хүрээ маань өдрийн мэндэ гэсэн маань будка төмрөө маань Эрдэнэ бүрүү маань өдрийн мэндэ зар майр чанга яваад та хоёр сул яриад тэгвэл одоо тэгтээ гайгүй чанга болсон болов? За тэгэхээр сураа маань бас өдрийн мэндийг хүргэсэн бол оюуна могийн өдрийн мэнд хоёр хөтлөгчтэй гэсэн байна. Ижиом өдрийн мэнд за саруул хай өдрийн мэндэ гэсэн байна. За ягаад Чанцал гэдэг байна гэсэн байна бас. За ямар ч байсан нэг тиймэрхүү бичсэн байж шүү. За Эсхот маань бүх сүлжээ супермаркетуудаас гэсэн байна. Оюуна могийн G25 за Ижиом 24 цагийн бүх дэлгүүрээс авах цэнэглэх боломжтой гэсэн байна. За тэгэхээр дуканаас өдрийн мэнд гэсэн намайг хайжаад ирсэн бэ гэж байна. За тэгээд Алдрайд JZ маань бүлжүүртэй сэдвэ гэсэн байна. Дуканаас маань Pionijom гэж бас явуулсан байна. За асуултыг та бүхэнд автаад хэлье. Нийтийн тээвэрт бол хоёр төрлийн карт ашигладаг юм байна. Энэ T-Money Cashback карт. Эдгээр картыг та авахын тулд хаанаас худалдаж авах боломжтой байдаг вэ гэсэн эхний асуултыг тавьсан байгаа. Будка төмрөө маань 24 цагийн дэлгүүрийг хэлсэн байна. Бүрэн Эрдэнэ үлзий бүрэн маань яваал гэсэн байна шүү. За өдрийн мэндийг хүргэе. За тэгээд суура маань ATM бүх сүлжээ дэлгүүрүүдээс метроны постоос гэсэн байна. За тэгэхээр 24 за ер нь энэ онлайн болон за энэ T-Money картуудыг бол маш олон аргаар авах боломжтой байгаа. Тэгээд магадгүй анх очиж байгаа хүмүүс T-Money картыг бас хаанаас авах юм мэдэхгүй за санаанд нь орохгүй байж магадгүй. Тэгэхээр энэ асуултын хувьд T-Money Cashback картыг хаанаас худалдаж авах боломжтой вэ гэсэн байгаа. За Нямсрын Ямаа маань өдрийн мэндий гэсэн байна. Эрдэнэ бүрэн маань энгийн Pionijom-оос авдгаа гэсэн байна. За тэгэхээр сонсогчд маань бас хариултыг илгээсээр байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд мөн өнөөдрийн бас сонин сайхнаа бид нартай хуваалцаарай. За тэгээд өдрийн цайнд орж ийн үү, ямар хоол идсэн, цаг агаар ямар байна те. За иймэрхүү байдлаар бас бичих боломжтой байгаа шүү. За энд бас манай нэг сонсогч байгаа гэдгээ илгээ болооч гэсэн байна. За багсахыг хичээж байгаа. Маш хичээж байгаа. Гэхдээ яг ингээд шууд за болио гэж болчихгүй наа. Яалт чи хүн юм болохоор тэгээд нэлээд хэрэглээд тах шиг байна уучлаарай.
За ижио маань купонаас бас метроны постуудаас авах газар зөндөө гэсэн байна шүү. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр эхний асуултаа дахиад автаад хэлье. Нийтийн тээврт ашигладаг T-Money cashback картыг хаанаас худалдах боломжтой вэ гэсэн байна? За тэгэхээр манай сонсогчд маань бол хариултыг маш идэвхтэй баярлуулж байна. За ATM бүх сүлжээ дэлгүүрээс метроны пост, купонаас, метроны постны газруудаас авах газар бол зөндөө гэж бас бичсэн байна. За тэгэхээр хоёлаа энэ асуултынхаа бас зөв хариултыг одоо ялагчийг тодруулах байгаа. За тэгэхээр хамгийн түрүү надад зөв хариултыг Туканаас өрөө маань пиони жам гэж өгүүлсэн байна. За би яг нөгөө суурагийн хариултыг хараад машинаас гэхээр жоохон одоо очир дутагдaltaй дэлгэрэнгүй биш болохоор хамгийн ихний одоо зөв хариултыг болохоор S-хот бүх сүлжээ дэлгүүр за тэгээ супермаркетуудаас гэсэн хариултыг зөв хариултаа эхний зөв хариулт гэж бодож байна. За Нямсрын Ямаа 54 цагийн дэлгүүр гэсэн байна. За зөв хариулт хэлсэн хүмүүстээ баяр хүргэе. За баяр хүргэе. Би нөгөө хаалга ташлалтаа явуулаад байгаа юм. За тэгэхээр эхний асуултын маань болохоор T-Money болон за cashback картыг хаанаас авах боломжтой вэ гэхээр G25 CU за гэх мэт бүх сүлжээ дэлгүүрүүд за метроны буудал нэгээс 9 шугам онлайн за бас иймэрхүү байдлаар авах боломжтой. Тэгэхээр та бүхний илгээсэн хариултууд бол бүгдээрээ зөв байгаа. Тэгэхээр хамгийн түрүүлд бас битсэн хүмүүс байна. Ялагч болсон байна. За тэгэхээр дараагийн асуултад авах тийм. За дараагийн асуултын хувьд SMOK гэж ярьдаг Солонгос Монгол оюутны холбоо хэдэн онд байгуулагдсан бэ гэдэг асуулт байна. Солонгос дахь Монгол оюутны холбоо хэдэн онд байгуулагдсан бэ гэдэг асуулт байна. Содномд орж байгаа оюун цэцэг маань энэ өдрийн мэнд хоёроо гэсэн юм шүү. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёр дахь асуулт маань Солонгос дахь Монгол оюутны холбоо хэдэн онд байгуулагдсан бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр оюутны холбооны маань хувьд бол бас үйл ажиллагаа яваад нэлээд удсан болов гэж бодож байна. Миний хувьд бас анх 2008 онд очиод 2009 оны Хаврын баярт анхудаа очиж үзэж байсан. Тэгээд ер нь тэгэхээр хэд болгоод дэлхийд энэс бол өмнө байгуулагдсан байх нэ. Тэгэхээр хоёр дахь асуултын хувьд Солонгос Монгол оюутны холбоо хэдэн онд байгуулагдсан бэ гэдэг асуулт байна. Чимээх өмнө ажиллаж байсан билүү? Тэг би 12-оос 13 оны удирдах зөвлөлт нь орж ажиллаж байсан. Яг тэгээд дөнгөж орсон чинь нэг за Кэшндэ их сургуультай холбоотой хуурамч диплом гээд тэгээд нэлээд оюутаа одоо хуасааны иммиграшнд баригдсан байна гэдэг. Тэгээд нэг дөнгөж ажиллаа аваад 2 хоногийн дараа тэр иммиграшн дээр очиж хаалцаад нэг тиймэрхүү байдлаараас явж үзчихсэн. Тэгэхээр 1 жил ажилласан юм шүү дээ тийм. Тийм ер нь бол яг 1 жил ажиллаад явдаг байгаа. Дараа нь болохоор солигдоод хүмүүс нь солигдоод явдаг байгаа. За энд бас Нямсрын Ямаа маань гэсэн маань Монголоос ах дүүс ирээд Монголоос ах дүүс ирээд буцахтаа орхиод явдаг. Өөрөө ирэхээр нь би энийг цэнэглээд ав гэдэг. Тэгээ надад ч гэсэн одоо 2-3 автобусны карт байгаа дотроо цэнэгтэй. Тэгээ одоо Солонгос явуул ашигландаа гэж бодоод байлгаж байдаг шүү дээ. Тийм хүмүүс явхад те авч үлдээд дараа ирсэн хүмүүс нь одоо уламжлуулж гардуулж өгдөг байгаа тийм нэрээ. За энд бас Шинатар Данзан их маань өдрийн мэнд Чимбаа Чанцаа гэсэн юм шиг өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Содном дээрч оюун цэцэг маань энэ өдрийн мэнд хоёроо гэсэн байна. Сураа мэдэхгүй гэснээр хариултуудыг бол буудаж байна. 15 он, 12, 5, 1, 2, 3, 4, 6, 7 гэд ер нь бусад хүмүүст бол боломж үлдээгээгүй байх шиг. ИЖ маань 2005, за сураа маань 2008 гэх мэт хариултуудыг бол илгээсэн байна. Гэтэ нэрээ энэ оюутны холбоо хэдэн онд байгуулагдсан байт юм болов? Харин чиний хувьд мэдгүй. Хариултыг мэдгүй бай. За сөхөтмө сураа мэдгүй наад харах чинь их зүгээр байдаг шүү. Өмнөх сарын ялагч болсон хүний хувьд хэлэхэд хаа гэсэн байна. За тэгэлгүй яхаа. Тийм шүү дээ. Гэтэ надад ч ихсэндээ яг ингээд баг олон тоо бичсэн зүгээр санагдаад чи. Тэгэхээр дараа нь ингээд таагаад бэлэгтэйч болчих юм билүү? Гэхдээ зарим сонсогчтой байна. Яг нөгөө одоо алгасаа зөв хариултыг хоёр талаар ингээд хариулдаг тийм. Тэрийг харахаар хөвгчлөлтэй санагддаг шүү. Ахиатхан овогт Б уянга маань 2005 онд гэсэн байна. За Шинотор Данзан их маань байгаа гэсэн ч яа гэм бэ гэсэн байна. За Эрдэнэпүр маань 2000 гэсэн хариултыг дараа нь 2000 гэсэн хариултыг илгээсэн байна. Бодгоо төмрөө Солонгос сураг болохоор мэдэхгүй гэсэн юм шүү. Нэрээ манай бодгоо төмрөө Монголд байгаа юу Солонгост байдаг хүмүүс лөө? Нэрийг бүр ингээд тогтооцсон. Тэгсэн нэр яг хаана байгааг нь сайн мэддэг юм шүү. Сураа маань за багшаа гэсэн бол гантуулга нэмж маань өдрийн минь хоёроо алга ташаалт их гой сүртэй болж байж шүү гэсэн. Тий хүч нэмж өгж байгаа. За та бүхэн бас зөв хариултыг хэлгээ гэдэг бол та бүхнээ зориулаад алга ташаасаар холно гэж. За тэгэхээр асуулт маань Солонгос дахь Монгол оюутны холбоо хэдэн онд байгуулагдсан бэ гэсэн асуулт байна. За
За тэгэхээр оюутны холбооны одоо хийдэг гол үндсэн ажлууд гэмэл 11 сард намрын чуулган хийгээд за тэндээсээ бол шинэ гишүүдээ сонгодог байгаа. Тэгээд удирдах зөвлөл, хяналтын зөвлөл гэж нэг за намайг багт бол 9 хүнтэй 3 хүнтэй байдлаар хуваагдаад тэгээд одоо эхний ажил болохоор шинэ жилийн ажил бол таардаг. Тэгээд бидний хийж байсан ажлууд гэх юм бол тухайн үед за тиймэрхүү ажил хийгээд за тэгээд SK Magic-тай хамтраад семинар бол хийдэг байгаа бас хүмүүстэй мэдээлэл одоо ялангуяа мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүмүүс одоо шинэ оюутнуудаа хэрхэн амжилттай сурах вэ гэдэг талаар ихтгэл зөвлөгөө тавьдаг. За тэгээд 3 сард бол нэг танилцах үзэсгэлэг зохион байгуулж байсан юм байна. 4 сар, 5 сард болохоор Хаврын баяр гэдэг бас ер нь хамгийн том хоёр үйл ажиллагаа нь болохоор Хаврын баяр болон шинжил. За тэгээд бас Хаврын баяр дээр шилдэг ихтгэлүүд гэдэг юм уу судлаач оюутнуудын бүтээлүүдийг бол танилцуулдаг. Иймэрхүү үйл ажиллагаанууд бол явагддаг байгаа. Дээд нь одоо хичнээн гишүүнтэй байдаг. Ер нь яаж одоо оюутны зөвлөлд ордог юм бол? Оюутны зөвлөлийн хувьд бол тийм намрын одоо чуулган нь болох үеэр одоо өөрсдөө материалаа илгээгээд за тэгээд чуулган дээр нь одоо өөрсдийнхөө ихтгэл материалуудыг танилцуулаад тэндээсээ санал хураах зарчмаар бол явагдаж. Тэгэхээр өөрийнхөө материалыг би ингээ өөрөө танилцуулаад тэгээ надад санал өгнө гэсэн үг юм тийм. Тэгээ одоо инээлтэйгээр бол зарлцдаг л да удирдах зөвлөлийн гишүүдийн материалыг хүлээж авч байна гэдэг тэнгууд хүмүүс материалаа илгээн тэгээд яг тэр өдрөө хүмүүсийн саналаараа тэгж сонгогддог юм байлаа. Бас сонирхолтой юм тийм. Цэрэн доош буян дэлгэр маань гэсэн маань өдрийн мэндэ өнөөдөр 16 хэмтэй сайхан дулаахан өдөр байна гэсэн юм шүү. За тэгэхээр өчтөр баг зэрэг сөрхөн байсан тийм. Тийм өчтөр бас халуун байсан билүү. За өчтөр бас халуун байсан санагдаад байна. За энэ сэтгэлдээр бас хүмүүс хариултыг нэлээд оруулж ирсэн байна. Эрдэнэбөр маань 2001 гэсэн. За тэгээ Ундраа маань 2006 гэсэн байна. Канхёг маань бас 2004 гэсэн байна шүү. За тэгэхээр та бүхэнд зөв хариултыг бол танилцуулъя. За хамгийн түрүүнд зөв хариултыг суура маань 2003 он гэж бол илгээсэн байна. За миний дээр болохоор би бага зэрэг дэвшлүүлэлт хараадах юм. За түрүү зөв хариулт ороод ирсэн байсан. Дуканаас сэрийн маань 2003 гэсэн хариулт илгээсэн байна шүү. За манай луугрууд харахгүй да зөв хариулт илгээсэн байна. За баяр үргээ. За тэгэхээр зөв хариултын хувьд 2003 онд бол Солонгост Монгол оюутны холбоо байгуулагдаад за өдийг хүртэл явагдаж байгаа. Ер нь бол гадаадд байдаг оюутны холбоо дундаас бол нэлээд одоо эртний гэх юм уу те ихэнд бол байгуулагдсан холбоо нь бол ордог юм байлаа. Тийм ээ. Одоо 2003 гэдэг ч одоо эдэн жил болсон юм бэ? Удахгүй нэг 2 жилийн дараа 20 жилийн хатагаа болсон тийм. Оо тийм ээ. Удсан байгаа маань. Эрдэнэбүр маань оюутан хэрнээ хаана байдгийг ч мэдэхгүй явнаа. Мэдэхгүй л юм шүү гэсэн байна шүү. Гэхдээ би яг үнийхэд өөрөө ч гэсэн бас тухайд яг нөгөө сурж байгаа үед чи ингээд тийм чоншин авдаг ярьдаг шүү дээ. Бүр үнэхээр ингээд завгүй яг ажил хийгээд хичээлдээ яваад тэгээ сүүлд ч яг ингээд Монгол руу ирэх төгссөн чинь нэр ийм газар бас ажиллаад үзсэн сонирхолтой байгаа юм билүү гэж бодогдчихсэн юм байна. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхнээсээ асуугаад за зөв хариулт ирж явах хооронд хамтран ажиллаж байгууллагын мэдээллийг хүргэдэг байгаа. За тэгэхээр Penthouse киноны гол дүрийн нэг Чон Сожин буюу Ким Суёны за өмнө нь тоглож байсан одоо монголчуудын сайн мэддэг дүр юу вэ гэдэг ийм асуултыг бол асууж байна. Тэр энэ киног үзсэн хүмүүст яг хоо нэлээд төхөө болов ягаад гэвэл энэ одоо Penthouse гэдэг киног бол нэлээд их монголчууд маань үзээд эмгэнгээр бол амьсгалаад байсан учраас бас оруулсан байгаа. Тэгэхээр хиний дүрийг бүтээж байгаа гэсэн бай. Чон Сожин гэсэн үг тийм. Чон гэдэг юм шиг. Чон Сожин гэдэг жижиг дүрийг за энэ гол дүртэн тоглосон эмэгтэйг болохоор Ким Суён гэдэг юм байна. За энэ хүн маань өмнө нь бас ямар алдартай кино тоглож байсан бэ? Ялангуяа монголчуудын бас сайн мэдэх киноны дүр байна. За тэгэхээр монголчуудын сайн мэдэх киноных нь одоо тоглож байсан киноных нэрийг хэлэх нь шүү дээ тийм. Тийм байгаа. За тэгэхээр би бол тэгтэн жүжигчин аягүй сайн мэддэг юм аа. Тийм үү? Тийм, өмнө нь болохоор яг одоо энэ хариу зөв хариултан дээр киногоор нь мэднэ. Гэхдээ үнээс гадна нэг айгүй алдартай кинодаг ТV товар гарчсан санагдаж байна. Ийм нилээ махлаг байжгаад тураад өмгөөлөгч прокурор болдог лөө. Тэгээд ингээ хайр дурлалтаа учирж байгаа нэг тиймэрхүү романс төр. Эерэг дүр юм ээ тийм. Тийм дүр тоглосон. Гэтэ би яг ч юм ингээ айгүй бандар басна турдаг дүртэй юм дуртай. Өөрөө турмардаг гэдэг юм болов мэдхгүй бандар болохоор. За энэ Чон Сожин гэдэг энэ дүр бол өстой алж байгаа да алж байгаа. За тэгэхээр хоёулаа хамтран ажиллаж байгууллагын мэдээлэл үргээ тийм. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Raymond Post Cargo ажиллаж байгаа. Тэгэхээр Raymond Post Cargo-гийн хувьд за хамгийн онцлог нь гэх юм бол өвлийн хэсэг мөдөнд температур баригчтай тийм. Одоо та бүхний ачааг бол хөлдөхгүй. За тийм ийм байдлаар бол ирүүлэхэд тусалдаг. За 100 та бүхний ачааг сэрүүхэн одоо тийм температур баригчтайгаар бол ирнэ. За мөн
та бүхний ачааг хамгийн гол нь бол түргэн шуурхай илгээдэг ийм карго байгаа. 7 хоног бүрийн лав гарагт та бүхний ачааг хүлээж аваад пүрэв гарагт Монгол руу илгээнэ. За тэгээд 5-6 хоногт одоо ачаа маань тараагддаг байгаа. За хэрвээ ачаа илгээ гэх юм бол жижиг одоо овртойг санаа зовлтгүй ялангуяа одоо онгоц нисэхгүй иймэрхүү үед бол агаарын ачаагаа урьдчилан хамт явуулах боломжтой. За мөн овор ихтэй тийм том овртой бараа бүтээгдэхүүнийг мөн явуулах боломжтой юм байгаа. Тэгээ Монгол 5-ны B1 давхарт бол байрладаг байгаа. За тэгээ та бүхэн маань MN Post Cargo-г сонгон үйлчлүүлээрээ ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллачаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За сэтгэлээсээ дээр ингэсэн маш нэлээд олон сэтгэлээр жишсэн байна. Будка тамраа маань Iris гэсэн байна. RKI-гийн маань цэцэг илгээсэн байна. За маш их баялаа. Эрдэнэбүр маань сэтгүүлч бүсгүй илүү тим кинон дээр анх бас сөрөг дүр тоглож байсан штэ гэсэн байна. За тэгээ Эрдэнэбүр маань бас л нэг хорломоо байсан нэ тэр кинон дээр. Тэгээ дараа нь Ган хуйг маань эхнэрийн өрх гэсэн байна. За EG маань бүдүүмээс кино тоглосон гэсэн бол суура уг нь уяхан амьтанд тоглодог байсан байна гэсэн байна. Тэгсэн чи одоо бас их зэвүүн дөрөвтэй гэдэг ааш тийм. Тийм байгаа. Та тэгтээ Penthouse-ыг үзсэн үү? Үз 1 2-ын 2-ыг дуустал нь үзсэн юм үү? 2 удирлын. Тэгсэн season одоо season 3-аа хүлээгээд харагдсан. Нэрээ сонирхолтой кино байна уу? Ер нь надад бол тэ таалагдсан. Тийм. Одоо тэгвэл яг энэ бит хоёрын яриад байгаа Чонсоожны дүр тоглосон жүжигчний хэр одоо зэвүүн дүр тоглосон юм? Ер нь л маш зэвүүн маш. Хүн алж малаад ах шиг гэдэг чинь тий. Би тэгтээ яг бүтэн үзээгүй л дээ. Тэг яг энэ зүгээр алга гэдэг байгаа боловч одоо төгсгөлд нь бодох юм бол 1-2 хүн л нас барсан байх шиг лээ. Тэрнээс биш яг тийм олон. Бусд нь амьлаадсэн тий нэрээ. Амьлах за яг тийм өгцөн гэж бодсон ч өхөөгүй байдаг ч юм уу нэг тиймэрхүү хэсгүүд бол гарч ирсэн шүү. Тэгээ одоо тэгтээ удахгүй дахиад season 3 гарах юм шүү тий. 6 сард гэсэн тийм мэдээлэл харагдчихсан. За Эрдэнэбүр маань хүйсэн солигдоод залуу орчдог кино гоё штэ хээ гэсэн байна. Энэ нөгөө юу ямар кино гэлээд ах шиг байна. Цэцэрлэг түрээлэн бишээ. Нууцлаг цэцэрлэг түрээлэн билүү? Secret Garden гэдэг. Secret Garden гэсэн. Тий. За амар төвшин маань өдрийн минь гэсэн маань сураа санахгүй байна. Penthouse дээр яалтч өмнөх дөрүүдээс өөрийгөө эвдсэн дүр болсон санагддаг гэсэн байна. За Нямсрын Няма маань хамбон катта осоё гэсэн байна. Явчаад ирсэн байна. Будка тамраа маань Iris дээр хойд солонгосын хүүхэн болдгоо гэсэн байна. Тагнуул болдог санагдаад ах юм тий. Хулан шаргал сайхан үзэл та тэр кино гэсэн байна. Одоо бол энэ Penthouse-ыг хэлж байгаа бах тий. Би бас Penthouse-ыг яг үзээгүй л дээ бүтээн. Гэтэ хүмүүс бол солонгост бол маш их шууган тарьж байгаа. Тэг хүмүүс нөө нилээ стресстэй мөртлөө маш ийм сонирхолтой кино гэж айгу тайлбарласан байлаа. Тэгэхээр энэ киноны хувьд бол нэг хэсэг одоо янз бүрийн меме гэж хэлдэг. Энэ одоо дөрүүдийнх нь тийм байгаа төрхтөр нь үг үчээд ийм солонгост эхэлтгөө Монгол бол нилээх яваад байсан. Удга төмрөмөө нэрээ солонгост байгаа гэсэн биш үү? Тагнуул хүүхэн гэсэн байна. Тагнуул хүүхний дөрөв хүртээдэг юм шиг байна тий. Шинатар данзан их маань мэдгүй юм байна. Бодвол их л муухай дүр тоглосон байлгүй дээ гэсэн байна. За сураа маань гэсэн маань эхнэрийн өрхийн шин нэрийгээс амар гэд бодчих цанцаа минь. Би 2 удирлыг нь үзээ. Одоо 3 хүлээж байна. Супер гэсэн байна. Тэгвэл амар юм шүү. Тэр эхнэрийн өрхийн шин нэрий чинь тэр юугаар шалгаадсан чинь хүний энэ хоолойг хэр өндөр одоо төвшөнд дуурж байгаа шалгаадаг юм байд юм байна л да. Тэгсэн чинь тэрэн дээр эхнэрийн өрх гарсны дараа л нэвтрүүлгээр гарч ирсэн. Күнжээ гэдэг л үнжээ гэж орилоод тэгээд хоолой нь бүр айгүй юм одоо өндөр төвшөнд гэх юм уу маш чангаар ингээд ойрлж үзүүлжсэн байхгүй. Тэг ингээд сөрөг хүмүүс ер нь ингээд эсрэг талынхаа тэгээд одоо дайснаа гэх юм уу дуудахтай айгүй юм чанга. Тэгвэл яг тийм уяаны гэж ойрлоод байдгийг. Түлнээс айхтар ойрлт юм байна л да. Надад жоохон эвгүй энэ харцтай тийм юу харагдаж байгаа болохоос ер нь хамгийн давгүй төрний юм шиг их таалагддаг. Өө тийм үү. Гэхдээ энэ хүн чинь амьдрал дээр айгүй даруух юм байл. Яа тэгэхээр би үрээ Кёроны соёо гэд бид хэрсэн гэсэн нэг шоунд оролцож байсан гэж. Тэгээд би тэр оролцож байхад нь үдсэн чинь айгүй юм даруухан тэгээд им хөөрдөн эмхтэй шиг санагдчих. Тэгсэн чинь ингээд дараа нь амар юм Penthouse дээр амар эмхтэй болгоод тэгэхээр өөх ингээд өөрөөсөө шалтгаан. Тиймэрхүү хөөрдөн дүртэй юм нэвтрүүлэг кино байл тэрийг үзмээр санагдчихсан. Сураа тийм ээ тэр үтсэн байна. За энд бас Эрдэнэбүр маань хэдэн ангитай вэ гэсэн асуулт дээр 13 гэхэд биш 12 гээд өөр хариулт авсан шүү дээ. 13 байсан. Өө тэр бүр тэр сайтаас нь өөрчлөлтсөн байсан шүү дээ. Тэр их сурвалж жоохон Монгол их сурвалж байсан. За тэгэхээр 13 хэм битсэн байна. Одоо нөхөж баяр өргөдөг юм. Эрдэнэбүр дээр гэрэлтээс алгачилтаа үе одоо. За Эрдэнэбүр дээр болон за энэ ялагчтай нэг хүмүүсээ тодруулчих тийм. За тэгээ бөөнд нь алга ташаалтай. За тэгвэл зөв хариултыг хамгийн түрүүнд хин илгээсэн байна. Таних дээр.
За над дээр болохоор омогшил мөнх эрдэнэ маань илгээсэн байна. За миний дээр болохоор будка төмрөө маань илгээсэн байна шүү. За тэгэхээр зөв хариултыг илгээсэн 3 сонсогчтой баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр Penthouse каноны гол дүрийг гол дүр жүжигчин буюу Чон Сойжин дүр тоглолдог. Ким Соёны хувьд болохоор за өмнө нь бол Irish каноны Ким Сон Хва гэдэг ийм дүрийг бол бүтээж исэн юм байна. Тийм. Гэтэ тухайн үед чинь Iris бүр үнэхээр гоё кино байсан шүү дээ. Өө ямар гоё сонирхолтой кино. Гэтэ чинь Солонгосын бас түүхэнд ээжсэн юм тагнуултай анхны кинонууд энийг байсан үгүй юу? Би тийч уншсан санагдаад их үгүй болоо. За тэгтээ энэ бас баттай мэдээлэл шүү. Одоо намайг судлаач гэж бодохоо зүгээр бодлоо байсан байгаа шүү. За тэгэхээр дараагийн асуултад авах уу тийм. За дараагийн асуулт нь бид нар бол Солонгос улсыг гуйлан улс гэж их бол ярьдаг тийм. Тэгэхээр гуйлан улс гэж монголчууд аль үеийн хаант улсыг нэрлэдэг байсан бэ гэж байна. Гуйлан улс гэж монголчууд аль үеийн хаант улсыг нэрлэдэг байсан бэ гэж. За тэгэхээр бидний хувьд одоо гуйлан улс гэж яриад байдаг. Тэгвэл Солонгосын хувьд бол Пигжээж гэдэг юм уу, Сэжүн, Корео, Шила гэдэг юм хаант улсууд байсан. Эднээс яг аль үеийг нь бол хилдэг вэ? Би нэлээд төхүүлээд бас аавхэндээ. Одоо нөгөө тест юутай дугуулдаг хариулт өгдөг чинь олон сонголтоос сонгодог. Тэр үшгээр бол хэлчихлээ. За тэгэхээр гуйлан улс гэж монголчууд аль үеийн хаант улсыг нэрлэдэг вэ гэдэг. Тэгэхээр энэ оныг нь явуулах юм уу эсвэл тэр улсын үе гэд нэрлэх юм уу? За одоо жишээ нь омогшил мөнх эрдэнэ маань Чусон гэдээ илгээж байна тийм. За тэгэхээр иймэрхүү байдлаар хариултыг бол илгээх байгаа. За тэгэхээр сүгчмгөө нэгнэ баяр хүргэж байгаа шуумн ямар хөөрхөн юм бэ гэсэн байна. Тэгээ хүч нэмж байгаа бит хоёртаас будка төмрөө маань Чусон гэсэн байна. Дараа нь Эрдэнэпүр маань Гүгүрьё гэсэн байна. Тэгтээ энэ зөв хариулт нь хаа ямар олон хариулт бичсэн эднэрээ аль нь? Би зүгээр иймэрхүү улсууд байдаг гэж хинт болох гэж одоо тэгэхгүй бол яг нөгөө дээр үеийн эртний улс гэхэр бас Монгол хүмүүс маань яг сайн мэдэхгүй байж магадгүй байгаа тийм. Надад хинт болох гэдэг үү? Биш сонсогчдод танилцуулахдаа би хэлье гэж бодсон юм. За. Зөв хариулт гэсэн айгу урт олон олсон нэрвчсэн байна. Ямар олон олсон нэрвчсэн болоо гэж бодлоо ш. Сараа онцгой ч маань өглөө өдрийн мэндэ гэсэн байна. За өглөө өдрийн мэндийг хүргэе. Шинэ надар танзан их маань гуйлан гэж гуйдаг байсан үеийг л хэлдэг байсан байх та гэсэн байна шүү. Тэр яг их сонирхолтой тийм монголчууд маань одоо Мошка гэл тийм Москваг тэгж нэрлсэн ингээл хүмүүс нь гаргалгаа гаргацсан байдаг штэ. Тэгээ байгаа байдлаас нь гэдэг юм уу тийм. Тэгж хэлээд одоо Мошка гэдэг үгнээс үүдэлтэйгээр Москва гэж нэр үүссэн гэдэг нэг бодохоор үнэн ч юм шиг тиймэрхүү бас санагддаг шүү. За тэгэхээр асуултаа дахиад давтаад хэлье. Гуйлан улс гэж монголчууд аль үеийн хаант улсыг нэрлэдэг байсан бэ гэсэн байна. За тэгээ би энэ асуултан дээр та бүхэндээ бас төхүүлээд тийм Солонгосын эртний одоо вант улсууд гэх юм бол Корея, Шила, за тэгээ Пигжээ, Сэжүн, Чосон гэдэг иймэрхүү байдлаар нэрлэгддэг байсан байна. Эдгээр юм аль нэ гэдээ бас төхүүлээд хэлжээ. Энийг гэхдээ бас л нэрээ мартцсан байх шүү. Уг нь их сурвалж дохдоо түүхэн хичээлээр үзчихсэн. Айгүй сонирхолтой санагдаад түүхэн хичээл их дуртай байсан. Тэгсэн чинь одоо нэрээ ингээд юу мартаад эхэлсэн байж дахиж сэргээж харахгүй бол. Харин би бас энэ түүхийн уг нь их сайн сонирхоод цээжлэе гэж бодож байсан юм нь бол хараахан амжаагүй л яваад байгаа. Өмнө нэг түүхийн ном эхлүүлээд тэгээ нэг уншичаад дараа нэг сайн тогтож уншиндаа гэжсэн. Тэгээд хоошоо тавиал яваад байгаа юм байна. Та гэхдээ дээр надаас нэг түүхийн ном авч уншсан мэт. Тий. Тэрийг бол санаж байна уу? Одоо асуухад 20 дугаар хуудсан дээр нь юу байсан? Тэр болохоор яг юу хаалттай улс гэдгээс эхлээд тий. Яг энэ дайны үеийн за иймэрхүү үеийг бол тусгасан ном байсан байгаа. За тэгээд ер нь бол юу бэлгэн авч байсан тэр төрсөн өдрөөрөө тухайн үед яг нөгөө их сургуульд түүх үзээ түүхийн хичээл дээр айгуу дуртай. Тэгээд Солонгосын түүхийн талаар ном авч байсан. Одоо болохоор эсрэгээр арай өөр төрлийн номнууд бэлгэнд авч байгаа. За сэндийн ажил маань амжилт бүгдэнд нь гэсэн байна шүү. Амжилт хүсье. Дукан сүрийн маань Корео гэсэн байна. За хулан жараа сайхан Сэжээ, омогшил мөнх эрдэнэ, Сэжүн гэсэн байна. За инх бат их маань хувлаа гэж бас бичсэн байна. За тэгэхээр асуултаа дахиад тавтаад хэлье. Гуйлан улс гэж монголчууд аль үеийн хаант улсыг нэрлэдэг байсан бэ гэсэн байна. За тэгэхээр энэ асуултан дээр за хариултыг бол энэ хурдан авахгүй бол бас цаг нэлээд явчихсан байгаа юм байна шүү дээ. Тийм. За тэгэхээр аль улсын үеийг хэлдэм болоо бүгдээр хурдан хэлэхгүй бол нэвтрүүлэг дуусах гэдэг шүү. За над дээр бол зөв хариулт орж ирсэн харагдаж байна. Тийм аль дээр ороод ирсэн үү? Тий ороод ирсэн харагдаж байна. За минийх дээр болохоор арай орж ирээгүй л харагдаад ах юм. Сараа онцгой дөржигч маань хамаг Монголын үед Солонгосыг хэлдэг байлоо гэж санаж байна. Биш ч байж болно гэсэн байна шүү. Батнаснаас маань Шила гэсэн байна. За тэгэхээр өшөө жоохон төхүүлэх юм бол яг
гуйлан улс гэж нэрлэгддэг байсан. Энэ ван тус нь болохоор 918-аас 1392 оны хооронд Солонгос улсад оршин байсан юм байна. За тэгэхээр За хоёулаа над дээр байгаа хариултыг авчид өгөх үү? За тэгээ. За тэгээ. За зөв хариулт нь ямар улс вэ? За умагшил мөнх эрдэнэ маань Корео гэж хамгийн түрүүнд бол ирүүлсэн байна. За би бас өөрийнхөөсөө хаагаад тий. Надад болохоор Чусон гэсэн хариулт орж ирсэн, Гүгүрио гэсэн хариулт орж ирсэн. Кидан гэсэн хариулт орж ирсэн байна. Зөв хариулт нь болохоор Корео гэсэн тий. Тий. Дукана сүрийн маань Корео гэсэн хариултыг илгээсэн байх шүү. За тэгэхээр зөв хариултыг илгээсэн сонсогчдоо баяр хүргэе. За баяр хүргэе. Yes. За тэгэхээр нийслэл нь болохоор Каган гэдэг нэртэй. Тэгээд 918-аас 1392 оны үед бол оршин тогтож байсан. За мэдээж хэл хүчээр болохоор дундад солонгос хэл бичиг. Тэгээ буддын шашинтай күнз бөмб бөөг бол шүтдэг ийм одоо хаан засагтай улсын ван бол тэргүүлдэг ийм улс байсан юм байна. Шинэ Одар Данзан их маань Чусон гэсэн бас хариулт илгээсэн байна. За тэгэхээр Ижи маань бас Тулуу хааны үед гуйлан улс гэж үүсэж байсан юм байна. Мөн үү гэсэн маань тэгэхээр 1392 он гэхээр 92 хүртэл гэхээр бол бас мөн зүв байна. Энэ хариултын хувьд бол тийм. Тэгээ Янгүрний үед бол бас байсан байна. Ганц болгон нямжам маань бас битсэн байна. Анаахан чинь тэгээд мэдлэг гэж минингийн тал шиг хүмүүс шүү дээ. За тэгэхээр асуулт хариулт маань энэ хүртэл та бүхэндээ хүрээд үргэлжлүүлээ сэдвийн дагуу ярилцдаг байгаа. Өнөөдрийн сэдв маань за би та бүхэнтэйгээ уншиж танилцуулъя. Та ямар байранд амьдардаг вэ гэсэн сэдв байна. Тэгэхээр Солонгос улсад амьдарч байгаа монголчууд маань юу нэг ямар байранд төлхөө амьдарч оршин сууцгааж байна ээ. Сэтгэлүүлдээгээрээ. За тэгэхээр бит хоёр ер нь байрнуудынхаа онцлогоор бол мэдээлэлүүд бас өмнө нь бэлтгэж хүргэжсэн юм байна. Тий, хоёулаа ч бүр анх яг нэвтрүүлгээ хийж эхлээд удааг байхдаа нилээн бас байрны талаар ярьжсэн шүү дээ. Одоо хаасуу чип гэж юм байдгийг, one room гэж юм байдгийг ингээд одоо манайхан мэдлэгтэй болсон гэж бит хоёр зүгээр шууд one room гэж хэлдэг болсон байгаа. Тийм. Тэгэхээр куши унж гэдэг юм уу тийм. За тэгээд түшээ апатенжи нэлээд олон бас байрны төрлүүд энэ өчигдөр бас энэ талаараа групп дээр бичиж сонирхолтой манай сонсогчийн манууд мини хаус гэж бас бичсэн байсан тийм. Амгалан номер маань бичсэн байсан. Тэгээд ямар мини хаус гэж одоо ямар байр байдаг юм болоо гэдээ асуусан чинь харин одоо тайлбарлах юм бол тэр контейнер шиг одоо баг хэлбэртэй гэхдээ нэг мотор хийчихсэн юм байшин байсан тийм. Тийм зургийн нэр оруулсан байсан шүү дээ тийм. Тэгээ гадна тогтчулчихсан. Тэгээ манай сонсогчдын хувьд бол өмнө Солонгос орноор нэвтрүүлгээр оролцож бас танилцуулж явахдаа ийм байшин хийдгээгээд purpose-д мэн байлоо. Тэгээ сонсогч маань танилцуулж исэн. Тийм. Тэгэхээр одоо бол бас ер нь ийм энэ хауст нэлээд хүмүүс амьдардаг юм шиг болж тийм. Надад бол гэхдээ айгүй тухтай санагдсан шүү дээ. Харахад бол тэгэхээр ер нь бол маш олон төрлийн байрнуудад бол тийм офстейлж гэдэг юм уу за тэгээд маш олон төрлийн сонголтууд байдаг байх. Тэгээ манай сонсогчдын хувьд бол дийлэх нь бас ямар байранд амьдардаг болоо гэж. За тэгээд Европ болон өөр улс орноос сонсож байгаа сонсогчд маань ч гэсэн сэтгэл үлдээгээрээс сонирхолтой шүү дээ тийм. Одоо жишээлбэл Америкт, Европ, Швед ч үгүй Австрали ямар байранд амьдардаг юм бол би бол яг Солонгосыг бол газарлаад мэдээдтэй бусад улс орныг сайн мэдэхгүй байгаа даа. Дуканасрын маань апартанд амьдардаг гэсэн байна шүү. За хоёулаа хамтран ажил байгуулахын мэдээлэл үргээ тийм. За тэгье. За тэгэхээр манай чанцаа маань хөрөх байгаа. За надад тэгвэл юу өгчих вэ? Юу вэ? За тэгэхээр би хөргөчтэй тэгвэл манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Пүрмэр гоо сайхны брэнд бол хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр 2018 оноос Монгол хэрэглэгчтэй бол за их ундраг компаниар дамжиж хүрдэг болсон. За тэгэхээр өмнө нь болохоор 27 жилийн өмнө гэх юм бол энэ витамин С бусад бэлтгэлүүдийг эрүүл мэндийн чиглэлээр бол эмнэлгийн үйлчлэгэнд ашигладаг байсан бол за одоогийн байдлаар бол энийг хүмүүсээ гоо сайхан зориулаад тусгаалan бэлтгэж гаргадаг болсон байна. За тэгээ өнөөдөр бас энэ Пүрмэр хэрэглэгчийн нэгдсэн групп дээр шинэ мэдээлэл орсон байлаа. Нүүр цэвэрлэгч ногоон цайны хандтай савн худалдаанд гарлаа гэсэн байна. За тэгэхээр 4 сард бол гоё бэлгтэй байгаа гэд бэлгээд бол өчтөр та бүхэндээ танилцуулсан бүх хүмүүст худалдаа авсан бүх хүмүүст витамины комплексыг бол өгж байгаа. За энэ савнгийн давуу тал нь гэх юм бол за эмэгтэйчүүд хэрэглэх 2 үйлчлэгээтэй гэсэн байна. Энгийн хөөсрүүлээд нүүрэндээ хөнгөн массажлаад угаана гэдэг. За хэмжээний хувьд болохоор 250 мл. Тэг үнийн хувьд бол 27500 вон. За тэгээ энэ дээр өчтөрийн хэлсэн урамшууллын одоо тэр витамины комплекс очно гэсэн шүү дээ. Тэр нь өөрөө 36 мянган воны үнэтэй. Тэгэхээр одоо баг урамшуулна үндсэн бүтээгдэхүүнээс үнэтэй болох гэдэг шүү дээ. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Пүрмэр хэрэглэгчтэй нэгдсэн групп руу ороод за мэдээллүүдийг бас авах боломжтой байна. За тэгээд тэмцээн явуулаад сонсогч нар маань авсан нэрийг сонсогч нар маань хэрэглээд ямар хөө байгаа юм бол өгөнд бас сэтгэл үлдээвэл тийм. Тэгэхээр Pure-ыг та бүхэн манаас хэрэглээд үзээрэй. Ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сайхны брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр Pure Эрдэнэ үлзий бүрэн маань контейнерт байдаг байлаа 1997 онд гэсэн юм шүү.
За тэгээ бат насаа маань Кисукса буюу дотор байранд амьдардаг гэсэн байна. Шинэ Одар данзын их маань том байранд амьдардаг гэсэн байна шүү. Манай Чанцаагийн хувьд одоо хэдэн төрлийн байранд амьдарч үзсэн бол Солонгост? За би Солонгост Кисуксад амьдарсан, Хасуугчивд амьдарсан, Вонрумд амьдарч үзсэн. За тэгээ өөр ямар байранд амьдарч үзлээ? Тийм ажлаа санаас нь олгодог байранд нэг зүгээр түр байрлаж үзчихсэн. Тэгээд зүгээр апартанд бас түр зур амьдарч бас үзчихсэн. Тэгэхээр нэг 5 төрлийн байранд амьдарч үзчихсэн гэсэн үг. Тэгэхээр миний хувьд болохоор Хасуугчивд бас амьдарч үзэх юмсан гэж боддог байсан. Гэхдээ бол ер нь амьдарч харах үзээгүй, Күшийн хондоос амьдарч үзээгүй. Ер нь бусдыг нь бол харьцангуй амьдраад үзсэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр санаа уншаад үзчих маань ингэсэн байна шүү. Хувийн сууцанд амьдардаг. Гэхдээ одоохондоо төрөөсийн байранд амьдарч байна гэсэн байна. За Инхулар Филипс маань өглөөний мэнд манайхан гэсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Аз жаргал очир маань Кисукса гэсэн байна. За Кисукса дотор байранд бол амьдрах бас надад дайжгүй боломжтой санагдсан. Гэхдээ энэ нь ер нь байрнуудын төрлөөс хамгийн давчуу жижиг нь бол ялчгүй Күшивон байсан. Тэг Күшивонд удаан амьдрахад бол жоохон надад бол бага зэрэг хэцүү санагдаадсан давчтаад ингээд агаарсаа орчихгүй. Тэгээд зуны яг эд халуунд Күшивон руу нүүж орсныг хэлэхгүй ингээд ямар ч эйр кондишн байхгүй халууцаад ихэвчлэн орой ингээд ер нь гадаа суудаг гэсэн. Хичээлээ гадаа уусан ингээд ийм модон сандалтай сургууль хажуудлын ойролцоо. Тэгээд тэрэн дээр хичээлээ сууж хийдэг гэсэн. Тэгвэл гэртээ байхаар халууцаад. Надад Кисуксанд амьдрах юм нэлээ бас олон зүйлийг сургадаг санагдсан. Ягаад гэвэл одоо хүмүүстэй зохицож амьдрах тийм одоо усанд орох нойлын өрөө за тэгээд хоол их өрөөнүүдийг дундаа ашиглана. Сайхан зүйл гэх юм бол за үйлдвэрийн зүгээс төлбөрийн төлжээс учраас зуны халуунд ч нэг эйр кондишнер өдөр шөнөгүй асаагаад унтчихагаас ирэхэд даарад даард сэрээд одоо тэрийг унтраах жишээний дараа нэг тусдаа өөр байранд гарангууд тиймэрхүү байдлаар хэрэглэх юм бол дорой төлбөр мөнгө бол нэлээд явдаг юм байлаа. Тийм шүү дээ. Гэтэ надад бол яалтчгүй ер нь 100 бол нэг кондишн, эйр кондишнтэй нэг хүүтэн салхи үлээдэг юмны ойролцоо баймаар санагдаад байна. Тэгээ кофе шопт ялангуяа тийм кондишны ойролцоо сууж жилээд төсөө. Ер нь Солонгосын 100 бол тэгэл давхад бол бас л тий эхний жилдээ бол аюу хэцүү сан. Сүүлийн жилээс нь бас нэг юм халуун юм ирэх юм чиндээ гэх нэг тийм арай зөгцсөн гэх юм уу? Та бас сонсогчдын маань хувьд ямар хуу үнэтэй тий байранд ялангуяа сүүлийн үед бас байрны үн арьс нэмэгдээд байна гэж байгаа. Энэ дээр одоо сонсогчдоос асуусан байгаа. Тэгээд туяа цэндэмэл жишээ нь бичсэн байна. Тэгүү хотод Вонрум гэхдээ Томдуу гэсэн байна. 3 саяын барьцаатай 330-аар одоо амьдарч байгаа гэж бичсэн байна. За тэгээд мөнгө өсгөх юм маань болохоор Вонрум 500-ийн 5 саяын 460 мянган одоо ийм байрнууд амьдарч байна гэж бичсэн байна. 5 сая барьцаатай 460 биш үү тийм. Тэгээ Солонгосын яг пужинган буюу барьцаа гэдэг бас тэг хэцүү санагдчихсан шүү дээ. Очоод нэг гайгүй байранд орж ирсэн. Заавал барьцаа мөнгө өгөх хэрэгтэй гэдэг. Барьцаа мөнгөнд дандаа саятайг бол нэлээ хайж ижил болт юм лээ. Тэгээ дандаа хөвчтөн 6 сая 5 сая вон гэдэг чи одоо монголоор 10 хэдэн сая төгрөг гэсэн үг шүү дээ. 10 хэдэн сая төгрөгийг барьцаа болгож өгчөөд тэгээд сар болгоно 500 хэдэн мянган вон гэдэг юм уу 300 хэдэн мянган гэдэг юм уу тэрийг өгөөд явдаг шүү дээ тийм. Тэгэхээр байрлалаас бас маш их шалтгаалж илээ. Одоо Монгол таавнтай ойрхон гэдэг за Чонгуу юг Шотираваар 10 саяын барьцаатай 500 мянгаар Вонрумд амьдардаг байгаад за тэгээ Аасан хот руу нүгээд тэнд очиод шинээр баригдж байгаа байрлал гэсэн чинь 20 хамгийн жижиг нь 25 мянга гэдэг баха апартанд 10 сая барьцаатай 550 мянга гээд одоо дөнгөж шинээр ашиглалтанд орж байгаа апарт байх жишээ тий. Тэгэхээр ер нь бол байрны хувьд бол үнэтэй ялангуяа байрлалаас бол их шалтгаалдаг юм байна гэж бас ажиглагдаж байсан. Тийм. Гэхдээ солонгосчууд бол яалтчууд гэдэг юм л ш. Байран дээр үл хөдлөлтөй байх гэдэг дээр айгүй тийм юу оролт юм хэлээ тийм ач холбогдол өгдөг. Одоо байртай байх юм бол би ямар нэг үйл хөдлөлтөй болчих юм бол тэр нь ингээд цаашдаа мөнгө болдог. Ялангуяа солонгост бол тэр нь мөнгө болох тохиолдол түрээслээд тэгээд тэргээрээ эсвэл кофе шоп гэдэг юм ямар нэгэн байдлаар түрээслээд их мөнгө болд юм лээ. За нараа ингээл мань офстелд амьдарч байна гэсэн. Өнөөдөр офстелд амьдарч үзээгүй маань бас тийм ээ би ч гэсэн амьдарч үзээгүй. Тийм нэлээд цэвэрхэн тэгээд бас тавилга цаанаасаа тиймэрхүү байдаг санагдсан. Сүрчмөнгөн Вонрум буюу нэг хүрээнд амьдарч байна да гэсэн байна. Гэхдээ яг амьдарч исэн газруудаас надад хамгийн таалагдсан Вонрум байсан. За тэгэхээр цаг маань бас болсон байна. За ингээд битүүртэй хамт байсан сайхан ярилцсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн шоуд эфирд хөтлөгч Чимбат болон хөтлөгч Чанцалд болон найруулагчаар оюун болтнор ажиллаа. Удахгүй та бүхэнд оройны 18:30 минутын Солонгын орноор нэвтрүүлгээрээ эргүү уулзах байгаа. Тэгээд тэр хүртэл төр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. Хамтран ажиллагч цэвэр витамин С, Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сих нүсэд олбогүй цэвэрхэн тунгалаг
гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин C-ийн найрлагц бүрдсэн дээд зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арилгааны бүтээгдэхүүн витамин C Pure Mary танд санал болгож байна. Бидэнтэй холбогдоход Солонгос дахь утас +80 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure Mary хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрог. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хоттой хүргэлтийн үйлчлэгийг хүргэлдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас ТG1083 81 82 99